За, эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөл бас миний бие ажиллаж ирсний хувьд одоо бас хэлэхэд эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн дүрмийг бид саяхан л баталж өгсөн. Шинчилж. Яг гоо сайн нэг процессын хувьд тэр харахад үндэсний зөвлөлд байгаа хүмүүсийн маань эрх үүргийн асуудал маш тодорхой болохгүй бол үндэсний зөвлөлийн тайлбар зөвхөн их хурл тайлгна гэдэг дүрмтэй. Тэр дүрм дотор нь олон нийтэд тайлгнах гэдэг зүйлийг тосгож өгөөгүй. Энийг бол саяхан бас би өөрөө санаачилж 2-3 удаа байнгын оронд хандж тавьж өгсөн байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ хүмүүсийн ажиллах юмыг бас давхар хийж өгөхгүй бол ингээ хязгаарлалцсан. Бараг олон нийтэд төлөөлөөд чи ярьчих юм бол нууц зөрчсөн эрүүл мэндийн юутай холбоотой элдв янзын мэдээллийг үндэсний зөвлөлийг төлөөж нэг гишүүн тайлгнахгүй гэж байгаа байхгүй. Тийм учраас энэ минь зүйл дээр одоо энэ үндэсний зөвлөлд дээр дэвшиж байгаа хүмүүс ସେଥିртэй маш зөв яахгүй бол бид нар өөрсдөө нэг хуулийг зөрчөөд даатгалагчтай тайлгнаж явах хэвээр хүмүүс маань зөвхөн их хурл тайлгнал болоо гэдэг ийм журмаар яваад байдаг. Тэгээд тийм учраас саяхан бол энэ журмыг одоо өөрчилсөн байгаа. Тийм учраас энэ үндэсний зөвлөлд төлөөлж байгаа хүмүүс маань нэг байгууллага төлөөлнөхөөсөө илүү нийт төлөөлөгчний даатгалагчныг төлөөлж байгаа гэдэг зүйл дээр маш сайн ойлголт авахгүй бол төрийн байгууллагууд маань өөрсдөө одоо сайдан ч гэдэг юм уу ингээд базаа явцдаг. Зөвхөн сайд л одоо олон нийтэд гарч одоо тэр мэдээллийн тавих хэвээр мэтэр ингээд ойлгож байгаа нэг буруу явсан юм байлээ. Тийм учраас цаашдаа энэ үндэсний зөвлөл энэ эрүүл мэндийн нийгмийн даатгал гэдэг бол массын асуудал. Яг хоо тэр дарга цэрэгнэрийн хувьд бол яг хоо би ч өөрөө одоо дарга насны хувьд хэлэхэд өмнө нэг анхан шатны хорооноос ч гэдэг юм уу нэг байгууллагаас төлөөлсөн хүмүүс маань нийт үүрэг одоо хариуцлага талаасаа бас алдаатай юмуд гаргаж ирсэн юм зөндөө байгаа. Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээнд өөрийнхөө төлөөлж байгаа байгууллагын үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг нэг зарчим байгаа. Өөрөөр хэлбэл тэр тухайн байгууллагын одоо дээд удирдлагуудынх нь хүмүүс нь хариуцлага хүлээгээд намайг ч гэсэн тэгж дэвшүүлж ирсэн л да. Та ерөнхийлөгч бол өөрөө хариуцлага хүлээгээд бүрэн төлөөлөд тэнд ажиллаа. Тэгэхгүй бол нэг анхан шатны олон байгууллага дундаас нэгийг сонгуулчаа тэгээ нөгөөх нь тэнд одоо бүрэн одоо хариуцлага хүлээж чадахгүй юу гэдэг асуудлаас бид энийг бас одоо бас зөвөр ойлгох хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ ер нь бол яг үндэсний зөвлөлийн ажлыг өшөө илүү нээлттэй ил тод байх ийм бол шаардлага бол би байна уу гэж бол харж байгаа. Тийм учраас энэ сонсголыг бол тэр 4 сарын 7-ны өдөр за тэгээд бас нээлттэйгээр одоо ингээ явуулах сандыг бол дэмжиж байна. Тогтоолын төслийг бол дэмжиж байгаа. Бүрэлдэхүүн яах сонсгол зөвхөн даргалагчийн томилох хөлөө те. За.